байцгаана уу, та бүхнийхээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх залуу эрдэмтэн судлаачдын амжилт бүтээлээс хуваалцах зорилготой Science X podcast-ийн маань ээлж дугаар өгөр эхэлж байна. Science X podcast-ыг шинжлэх ухааны технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооноор хамтран хүргэж байна. Хөтлөгчөөр Отгон сууд миний бие ажиллах болно. Энэ удаагийн дугаарын зочноор маань уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Буян Тогтхой өгтөө дижитмаа оролцож байна. За ингээд зочинтойгоо танилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? Өөрийнхөө талаар болон одоо өөрийн мэрэгжлийнхаа талаар үзэгч сонсогч нартайгаа хуваалцаж танилцуулж өгөөч. Намайг дижитмаа гэдэг. Би 2007 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн уламжлалт анагаахын сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмч мэрэгтэй төгссөн. За эмч мэрэгчлээ. За тэгээ уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд 2007 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа. За одоо 2015 оноос бол эрдэмтэн нарийн бичгнээр ажиллаж байгаа. Судлаач байна. За та тэгэхээр шинэ юм бүтээх судалгаа, за уламжлалт эмийн одоо фармакологийн судалгаан дээр ажиллаж тийм байна. За тэгэхээр бидэнд фармакологийн судалгаа гэж яг ямар судалгаа байдаг? Энэ талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч. За уламжлалт анагаах ухаан, за ер нь бол анагаах ухааны фармаколог гэдэг нь бол за аливаа нэг эмт бодис, химийн бодис, эсвэл шин эмийн, за бие махбодод үзүүлэх биологийн үйлдэлийг судлах, за тэгээ түүний динамикийг судалдаг шинжлэх ухаан. За энэ шинжлэх ухаанаар бол ер нь бол за аливаа эмт бодис, жор, найрлах бүгдийнх нь одоо үйлдэлийг нь бол тайлбарлах, түүний механизмыг тайлбарладаг шинжлэх ухаан. За манай уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн хувьд бол одоо уламжлалт эмэнд ордог түүхийд, за шинэ эмийн фармакологи, хим технологийн судалгаа хийдэг. За миний хувьд бол эмч мэргэжилтэй учраас фармакологийн судалгааг нь хийдэг. Тэгэхээр уламжлалт эмийн одоо фармакологийн судалгаа хийхийн одоо ач холбогдол нь юу вэ тийм бол? За манай Монголын уламжлалт анагаах ухаан бол одоо эрт цагаас өөрөөр 5-6 мянган жилийн их үүсвэртэйг үздэг. За түүх судлалын хувьд бол за тэгээд энэ олон жилд мянган жил хэрэгжилж ирсэн уламжлал байна. За нөгөө талаас орчин үеийн шаардлага бол тухайн уламжлалт мэдлэг бол нөгөө шинжлэх ухаанд нотлоготой байгаа эсгийг ер нь бол тодруулахыг зорддог болсон. Нөгөө талаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за Аз намхан талтай бүсийн орнуудын одоо тунхаглалт эрүүл мэндийн байгууллагын үндсэн тунхаглалт бол уламжлалт мэдлэг, уламж жорыг нотлогоожуулах үндсэн заалттай байдаг. За энэ нотлогоожуулах нэг хэлбэр нь бол эм судалтын судалгаа буюу фармакологийн судалгаа байгаа. За ингэснээр фармакологийн судалгаа үйлдэлийг нь нотлогоожуулснаар бол тухайн эм түүхийд, за шинэ эмийн үйлдэлийг нотлогоожуулна, үйлдлийн механизмыг тайлбарлахаас гадна за нэг эмнэлзүүд хэрэглэх буюу өвчтөнд хэрэглэх нотлогоон суурилсан үндэслэл бий болно. Мөн хэрэглэх заавар бий болно. Хэрэглэх заавар гэдэг нь тухайн эм, тухайн түүхийдийг одоо ямар өвчний үед, ямар тунгаар, ямар давтамжтайгаар хэдийн хугацаанд хэрэглэхийг нотлогоожуулж өгдөг. Өөрөөр хэлбэл бидний одоо энэ нэгэн анагаах ухааны суур судалгаа бол явсаар угаад хүнд хэрэглэх зааврыг нотлогоожуулах үндэслэл болдог. Тэгээд эмчнэр тэр хэрэглэх зааврын дагуу тэр жорыг, тэр эмийг, тэр эмийн түүхийдийг бичих боломжтой. Одоо нотлогоон суурилсан анагаах ухаан. Маш сонирхолтой байна. Та тэгэхээр яг үндсэн мэргэжилчин уламжлалтын хэмч байна те. Тэгэхээр уламжлалтын хэмчээс одоо яагаад ямар замаар яваад эргээд одоо энэ шинэ эмийн технологийн судалгаа руу орчихсон, эмийн судлаач болсон бэ? Энэ талаар яриач. За манай уламжлалт анагаах ухааны сургууль, уламжлалт анагаахын эмчийн хөтөлбөрт за эмийн ургамлын судлал, за мөн жор судлал, за тэгээд нөгөө анагаахын суур хичээлүүд эм судлалын фармакологийн хичээлүүд ордог. За энэ хичээлүүд бол нэгээс 3 дугаар курст бол ороод болсон байдаг. За тэгээд энэ сурталцах хугацаанд бол би эм судлалын хичээлд бол хамгийн дуртайгаа бол мэдсэн. Одоо тэр эмийн жорыг яаж бичих, эмийн үйлдлийн механизмыг яаж судлах нь бол надад маш их сонирхолтой байдаг гэсэн. За нөгөө талаас арай анги ахаад ирэх тусам тэр эмийн ургамал судлал, жор судлал одоо нэг үндсэн нэг миний мэрэгчлийн хувьд бол үндсэн хичээлүүд ороод ирэхэд бол тэр хичээлүүд бол хамгийн сонирхолтой, хамгийн одоо хоббитэй хичээл мөн байсан. За тэгээд энэ сургууль төгсгийн хэрэг бол нэг багш нар хүүхдүүдээ ерөнхийдөө бол чиглэлээр нь бол анзаардаг штэ. Энэ тиймэрхүү хичээл сонирхолтой, энэ ийм ажил хийвэл зүгээр гээд одоо энэ олон жил суралцуулж ясны үдсэнд бол одоо манай жорын тэнхмийн багш маань одоо эм судалдаг судалгааны
эрдэм шинжилгээний ажилтан болох уу гэсэн санал тавьсан. Тэгэхээр тэр чинь миний яг нөгөө хүсэж исэн мессеж учраас би яг шууд сургуулаа төгсөөд одоо энэ хүрээлэндээ эрдэм шинжилгээний ажилтан буюу одоо эм судалдаг хүн болсон эхэлсэндээ. Одоо өөрөөр хэлбэл сонирхолтой туурилж судалгаагаа хийж байгаа гэсэн. Багш нь бол судалгаа шинжилгээний ажил руу багш яагаад гэвэл одоо нөгөө оюутнуудаа ерөнхийдөө чиглэлээр мэдэн шүү дээ. Энэ ийм чиглэлээр ажиллавал зүгээрээ. Энэ хүүхд энэ дээр сонирхолтой байна. Энэ дээр сонирхолтой гээд тэр одоо тэгээ хүрээлэн маань угаасаа тухайн үе шин залуу ажилтнуудыг авах сонирхолтой зар тавьсан байгаад багш маань надад санал болгоод ажилд орсон. Та одоо тэгэхээр докторийн ажлаа одоо ямар судалгаагаар хийсэн бэлээ? Докторийн энэ одоо нөгөө манай хүрээлэнгийн судалгааны чиглэлнүүд ерөнхийдөө нэг халдварт бус өвчний үед хэрэгэлдэг эм бэлтгэмлийн судалгааг хөгжүүлэлтийг ер нь бол хийдэг. За тэгэхээр одоо халдварт бус өвчин гэхээр одоо жишээ нь одоо хамгийн түрүү зүрх судасны өвчин, хавдар тийм ээ. Тэгээд бөөр, шээс одоо хоол улс зам ингээд үндсэн 5 өвчлөл байгаа. Гэмтэл суур өвчлөлүүд. За энэ дотроос бол зүрх судасны өвчин, за мөн тархины судасны өвчний эмгэгийн үед хэрэгэлдэг эмийн одоо судалгаанууд бол ерөнхийдөө бол нөгөө Европ эмээр илүү их төхөө эмчилгээнд ордог. Харин манай одоо удирдагч одоо анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Чимдэр агчаа, анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Давхцран багш нар маань энэ орон зайг нөхөхийн тулд одоо нэг шин судалгааны чиглэл одоо санал болгосон. Өөрөөр хэлбэл нэг доктор бол нэг эмийн хөгжүүлэлтийг хийх сур судалгаа хийнэ гэсэн. За тэрний үндсэн дээр би уламж анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн цусны бүлэглэлтэнд нөлөөлөх эмийн эмт бодисын судалгааг хийж эхэлсэн. За энэ эм нь бол одоо энэ судалгаа нь бол цусны бүлэглэлтийг дэмждэг одоо эмийн ургамлууд бол эмүүд бол манай уламжит анагаах ухааны салбар манай Монголын анагаах ухааны салбарт бол нэлийн түгээмэл. Харин цус шингэлдэг буюу одоо аспирин төстэй, варфарин төстэй эмийн судалгаа бол харьцангуй бага, ер нь бараг байхгүй. Тэгээд энэ орон зайг нөхөхийн тулд одоо манай судалгааны баг ажиллаад за зомшин 6 гэдэг нэртэй уламжлалт эм мөн дэлт харгана сум мод гэсэн одоо эмийн төхөөдийн үйлдэлийг судалсан. За энэ үйлдэлийг судалснараа бол бид нар манай уламж анагаах ухаанд хэрэгэлдэг эм тан болоод уламж түүхийн эдүүд нь бол цусны бүлэглэлтийг саатуулах одоо доод хөндийн вен буюу одоо нөгөө хөлийн цус бүдүүрдэг өвчин байдаг шүү дээ тийм. Тэрний үед бол одоо тэр бүдүүрлэлтийг багасгах тромб буюу бүлэглэлтийг багасгадаг гэдгийг нь бол нотлохоожуулсан. Нөгөө талаас сум мод гэдэг эмийн түүхэд бол гаднаас оргуулж ирдэг. Халуун оронд оргодог эмийн бодис байгаа байхгүй юу. Харин манай Монгол маарам эмчнэр бол дэлт харгана буюу карганас жубата гэдэг нэртэй одоо модлог одоо бутлаг ургамлыг хэрэгжилж байсан. Энэ хоёр ургамлыг нөгөө нэрийн хувьд дүүцүүлж хэрэгэлдэг. Тэгэхээр бидний хувьд бол фармакологийн үйлдлийн хувьд бол ижил төстэй юм аа. Одоо өөрөөр хэлбэл сум модыг одоо импортоос авалгүйгээр одоо манай орны ханга хэнтийн уулархаг бүсүүдэд ургадаг тэр ургамлыг одоо хэрэглэх нь бол венийн цуцсын тромбоз. За тэгээд нөгөөдөө чихрийн шижингийн үеийн хит бүлэглэлтийн асуудал. За тэгээ ерөнхийдөө уугаад тогтмол уухад бол цусны бүлэглэлтийг сааруулах буюу цус шингэлэх үйлдэлтэй байдгийг нь нотлсон нь бол одоо бидний судалгааны багийн бол амжилт болсон байна. За тэгээд тэр юм дээр суйрлаад бид нар бол сафарын нэртэй шин эмийн хөгжүүлэлт хийж байна. За эхний суурь судалгаа нь бол хийгдсэн. Одоо эмнэлзэн судалгаа нь бол хийгдэхээр бол явж байгаа. Тэгэхээр та одоо нөгөө сая нөгөө эмийн үйлдэлийг судалдаг гэж ярьж штэ. Яг үйлдэл судлах гэхээр одоо ямар судалгаа хийгдэн гэсэн үг? Эм судлалд ерөнхийдөө бол ерөнхий болон тусгайлсан гэж ерөнхийдөө ангилагддаг. За ерөнхий үйлдэл нь бол одоо ингээ эргэсэн тогтолцоонуудад бол нөгөө шээсний ялгарлалтанд үзүүлэх одоо бөөр шээсний үйл ажиллагааг сайжруулах нөлөөг нь ерөнхий хор судлалыг бол судалдаг. Тусгайлсан фармакологи гэдэг нь одоо түрүүний хэлсэн венийн доод хөндийн венийн тромбозын эмгэг загварт хэрхэн нөлөөлж байна. За эсвэл зүрх судасны одоо шигдээсний эмгэг загварт хэрхэн нөлөөлж байгааг бол судалдаг. За тэгэхээр одоо ерөнхий болон хор судлал болон одоо тусгай фармакологийн судалгаануудыг хийгээд нөгөө үндэслэл нотлохоон цурласан үндэслэлийг бий болгож байна гэсэн үг. Хэрэглэх үндэслэлийг бий болгож байна. За тэгэхээр шинэ юм одоо гарган авах процедур одоо ямар байдгийг тий одоо бид нар шинэ юмаа гаргаж авахад ямар туршилтууд хийгддیں۔ За үүний дараа одоо хэрэглээнд нэвтрүүлэх шат дараалал нь одоо ямар ах вэ? Тэр талаараа сайн дэлгэрүүлж өгөөч та.
За ерөнхийдөө бол эмийн дэлхийд дахинд болоод манай Монголын практикт бол ер нэг шинийн бүтээх процесс бол нэг 10-аас 15 жилийн хугацаанд бүрддэг. За би бол ажилд ороод 15 жил болж байна. За анх ажилд ороход одоо давхцран багш маань нөгөө сэдвт ажлууд өгнө шүү дээ тий. Тэнгэрийн төдийгээд ургамтыг мөөгийг биднэрт судлаа гэдэг манай судалгааны баг бол өгсөн. За тэгээд тэр эм бүтээх процессыг тайлбарлахад бол одоо тэнгэрийн дүлээ мөөгний нөгөө фармакологийн үйлдэлийг судлаад одоо тэр юу диссертацаараа бол яг магистрийн зэрэгээ хамгаалаад явсан. За тэгээд өөрөө суур судалгаа нь болсон. За эмүүд ерөнхийдөө бол яг дан ургамлууд бол яг шин юм болох нь бол бас харцангуй ховор. Тэр тусмаа манай уламж дангаах хонд бол ерөнхийдөө хавсарсан байдлаар жор байдлаар хэрэгэлдэг. За тэгээд биднийх 2007 онд эхэлсэн тэр ажил маань 2010 онд бол одоо төслийн хэлбэрээр сэдвт ажил маань төслийн хэлбэрт ороод найрлага болсон. Одоо жор болсон. Тэгээд эмийн хэлбэр нь бол гэл эмийн хэлбэр зохион байгуулалт бүтээгдээд за цаашаа судалгаанд явсан. За тэгээд үндсэн суур судалгаа нь бол нэг 5 жил явж байгаа. Дахиад эмийн хэлбэр гараад технологи, хим, фармакологи хийгдэнэ. Эм бүтээх явдал бол зөвхөн фармакологийн судалгаа бол биш. Химийн судалгаа орно, технологийн судалгаа орно, стандартчдын судалгаа орно. За энэ багаараа бүгд ажиллаад эмийн хэлбэр гараад за клиник буюу эмнэлзүү судалгааны шилбэрт орно. За эмнэлзүү судалгааг бол бид нэр гэмтгэж сугах судлалын үндэсний төвийн төлөнхийн нөхөн сургах засагт бол хийсэн. Одоо тэр тэдний судалгааны баг бол судлаач эмч маань бол баг болж ажилласан. За гарч ирсэн үр дүн фармакологийн судалгаа, эмнэлзүү, технологи, химийн судалгааны үндсэн дээр бол хэрэглэх заавар, үйлдвэрлэх гэдгийн фармакологийн өгүүлэл. За тэгээд стандартууд бол батлагдаж гарч ирдэг. За энэ процесс бол дахиад нэг 3 жил хэвчээлтэй явна. Одоо нийлээд 8 жил болсон тийм үү. За тэгээд батлагдаад одоо дараагийнх нөгөө шатварын судалгаа одоо эхлээд судалгааны ёс зүйн зөвшөөрлийг аваад хэмжээ судалгаа болон фармакологийн судалгаа хийсний дараа бол одоо стандарт батлуулах хурлууд орж ирнэ. Энэ хурлууд бол эрүүл мэндийн яамны харьяанд бол байдаг. Үндэсний фармакологийн хороо, за мөн эм судалтын хороо гэсэн хороонуудаар орж энэ судалгаа боловсруулалтын ажил тайлангууд бол хэвцэгдээд дэмжигдсэн тохиолдолд хэрэглэх заавар стандартууд бол батлагдана. Үйлдвэрлэх технологийн заавар бол үйлдвэрлэлийн нууц учраас хүрээлэнгийнхээ эрдэнэ зөвлөлтийн хурлаар бол батлагдаж цаашаа явна. За тэгээд дээшээ энэ хоёр бичиг баримтууд, албан ёсны бичиг баримтууд бий болсны дараа Монгол Улсын эмийн бүртгэлүүд бүртгэгдэхээр хүсэлтээ өгнө. За тэгээд энэ шат бол бүр их хүнд. За тэгээд энэ процесс нэгээс 2 жил бол дамжиж явахсаар байгаад бүртгэгдэнэ. За тэгээд бүртгэгдсэн тохиолдолд эрүүл мэндийн яамны LICE-MED гэдэг одоо Монгол улсад бүртгэлтэй бүх юмын бүртгэлээр бүртгэгдэнэ. За энэ процессын тавьд явхад бол нийт нэг 14 жилийн дараа бол энэ эм бол гарч ирж байгаа. За тэгээд энэ маш их хэмжээний нөгөө хөрөнгө хүч одоо хүний нөөц шаардсан ажил. За энэ шинжлэх ухааны технологийн сан маань, за боловсролын яам маань бас эрүүл мэндийн яам маань хамтраад энэ хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгсөн. Ингэснээр манай хүрээлэн одоо энэ олон байгууллагын хүчээр нийлээд 10-аас 14 жилийн дараа шинийн бүтээсэн. Өөрөөр хэлбэл шинийн бүтээгээд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, түүний өвчнөөс хүндрэлээс одоо сэргийлэх боломжтой юм бэлтгэлүүдээ бол гаргаж авч байна. За тэгээд үүний нэг нь бол за энэ калвацин юм байна. За энэ калвацин юм бол 14 жилийн дараа бол худалдаанд гарсан. Одоо бол уламж дангаах ухааны эмийн сангууд болон за Европын эмийн сангуудад бол зарагдаж байна. Та энэ нэмээр нөгөө боловсролын яамны одоо шилдэг бүтээлийн дид байрын шагналыг авсан байсан тий. Тэгэхээр энэ эмнийхээ талаар одоо сайн ярьж өгөөс ямар үйлчлэгээтэй эмийн тэр тухайн. За калвацин эм маань гэл хэлбэртэй за шарх төлөнхийд бол хэрэгэлдэг юм байгаа. За тэгээ хэрэглэх заавар нь бол за төлөнхийн 1-3 зэрэгтэй шарх, за мөн цоорсон, холгосон шарх, зүсэгдсэн шарх, за зулгарсан шархууд байна шүү дээ. Одоо гадар шархын хэлбэр дээр бол хэрэглэнэ. За тэгээд шарханд хэрэглэх үү? Мис заслын шархууд ихэнхдээ цэвэр байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол ариутгал яваад ерөнхийдөө бол цааш явна. Харин мис заслын шархнаас гадна одоо нэг зүссэн ахын төлөвлөлт
ахуйн шархнуудад бол маш сайн үйлчлэгээ үзүүлнэ. За тэгээд эмнэлзийн судалгаа хийгдсэн, стандартууд нь бүгд батлагдсан, Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн. За тэгээд Монгол улсад сүүлийн үед бүртгэгдсэн шин эм. Гэтэ уламж сангаа ахуйны мэдлэг суйрлан зохион бүтээсэн эм. За энэ эм бол зөвхөн миний бүтээд бол биш. Би бол фармакологийн судалгаа, эмнэлзийн судалгааны хөгжүүлэлтийг хийсэн. За хим технологийн судалгааг нь болохоор манай хүрээлэнгийн нэмдэмдүүр доктор, Эрдэнэ чимэг доктор. За тэгээд айдиа үндсэн санааг нь бол давгцар багш маань гаргасан. За удирдлага хөгжүүлэлтээр бол Чимдэрхчаа багш маань ажилласан. Тэгэхээр бол манай баг хамт одны хамтын бүтээл. За тэгээд Европын эмийн сангуудад бол зарагдж байгаа. Гэмтэл согох сүлтийн үндэсний төвийг тойрсон эмийн сангууд. Мөн Монгол Японы эмнэлэг байгаа шүү дээ, тий? Тэрнийг сан эмүүд одоо нэг мессас болон гэмтлийн шарахтай нэг эмчилгээ үйлчлэгээ явуулдаг эмнэлгүүдийн эмийн сангуудаар бол түгэж байгаа. За тэгээд хэрэглээнд бол одоо хэрэглэгч нарын гарт бол хүрсэн байна тий. Хүрсэн. Та түрүү нөгөө ярьжсэн шүү дээ. Эмийн бүртгүүлэхэд бол одоо хамгийн хүнд шатна гэд тий. Тэгэхээр одоо эндээс та ингээд 10-аас 14 жилийг одоо богиносгох боломж байна уу? Энэ эмийн бүртгэлийн одоо тэр хугацааг богиносгох боломж үйдэм болов одоо энийг л бидэрт ингээ хөнгөлчлөөд өгчүүл арай хурдан бид нар эмээ хэрэглэгч нарт хүргэмээр байна гэсэн тийм танд санал байдаг уу? Калосын эмийн хувьд бол жишээ нь 14 жилийн дараа хүрсэн гэдэг. Эднэр бол санхүүжилт нь бол ингээд тодорхой хэмжээр ингээд жишээ нь эхлээд суурь судалгааны сэдвт ажлын хүрээнд, дараа нь захиалах төслийн хүрээнд, дараа нь инновацийн төслийн хүрээнд нэг 3 төслөөр дамжиж явуулж байна гэсэн. Гэхдээ шинжлэх ухааны технологийн сан, боловсролын яам, эрүүл мэндийн яам бол энийг бол сайн дамжиж ажилласан. Гэхдээ зөвхөн энэ калвацын эмийн хувьд бусад өөр эмнүүд байна шүү дээ. Олон хөгжүүлэлт хийж байгаа эмнүүд дээр жишээ нь суурь судалгаа нь хийгдсэн, суурь судалгааныхын төсөл нь хэрэгжчихээд дараа нь захиалах төслөөр одоо жишээ нь эмнэлзийн судалгаагаа шийдвэрлэх гэхээр за бас нэг гаццсан нэг санхүүжилт бол асуудал байна. Санхүүжилт жишээ нь одоо зарим хүмүүс одоо судлаач нар одоо хувийн хвшлийнхэн гэдэг бол нэг өөртөө хөгжүүлэлтээ хийх мөнгө гаргах боломжтой хүмүүс клиник судалгаанд бол мөнгө зарцуулах шаардлагагүй гэсэн чиг хандлагыг хандаад нэг өрсөлдөж байгаа төсөлд бол унах тохиолдол байна. Гэхдээ энэ чинь хувийн хвшил бол өөртөө хөрөнгө оруулалт гаргах боломжтой бол улсын хүрээлэнгүүдэд бол одоо сангаасаа яамнаасаа санхүүжилт авчиж бол хийх боломжтой байдаг учраас одоо ерөнхийдөө нэг шат дараалсан одоо төслүүдийг нь дэмжиж өгчвөл бид нар хөгжүүлэлтээ бол нэг дэлхийн дахинд одоо болоод явагддаг одоо тэр 10-аас 12 жилдээ бол багтаагаад хийх болно. Тэрнээс богиносгоно гэхээр нөгөө судалгаа хөгжүүлэлт нь өөрөө бас найдвартай байх хэрэгтэй. Эн чинь хүн дээр хэрэгжилж байна. Эхлээд амьтан дээр турших хэрэгтэй. Химийн аюулгүй байдлыг судлах хэрэгтэй, тийм үү? Дараа нь хүн дээр бол заав судлах хэрэгтэй. Шин юмын хувьд. Харин хэлбэр өөрчилсөн одоо уламжлалттай жор нар эмүүд дээр бол яг энэ шатууд бол арай богинохон байх боломжтой. Олон улсын жишг нь бол 10-аас 12 жил гэсэн үг тийм. Тэгэхээр манайх энэ бол одоо 14 жил хүртэл байгаа гэсэн үг юм шүү дээ. Нэг жоохон хөтөлбөрийн шат амжилтгаас болоод ерөнхийдөө бол санхүүжилтээс их шалтгаалдаг. Тэгээ санхүүжилтээ нөгөө чат дараалсан нөгөө одоо яг судалгааны ямар хэлбэр явж байна гэхэд бол яг бүртгүүлэх хүртэх шатн дээр бол ядаж инновацийн туршиж төсрүүлгийн төсөл нь одоо ингээд олдчихэвэл цаашаа явах боломжтой болчих жоох байхгүй. Захиалах төслөөр бол эрүүл мэндийн яам захиалж явж бид нар эрүүл эмнэлзийн судалгаа хийнэ гэсэн үг байхгүй. Та тэгэхээр одоо хүрээлэндээ орсноос хойш 15 жилийн хугацаанд бол одоо хэдэн тийм шинэ эмийн судалгаан дээр ажилласан бэ? Одоо танаа дээр одоо хэрэгжиж байгаа энэ эмийн судалгаануудаас одоо ингээд нөгөө санхүүжилтээс болоо гаццсан байгаа тийм одоо эмнүүд одоо байгаа юу? Тэг хүргэж таагүй одоо. За ер нь бол яг эцсийн цэг тавигдсан эм бол энэ байна. За дараагийн бол бас мөн багаар орж ажилласан энэ Монплуу юм байна. Энэ болохоор хэлбэр өөрчилсөн Монплуу юм байгаа. Одоо өөрөөр хэлбэл уламжлалт литр 7 эмээс гарган авсан. Литр 7? Тий, тангаас гарган авсан уустах мөхлөх хэлбэрийн эм байгаа. За энэ эм маань бас манай нэг докторын юм маань ажиллаа. Миний хувьд бол энэ бол фармакологийн судалгаа хөгжүүлэлтэн дээр нь бол ажилласан. За тэр доктор Эрдэнэ чимэг маань бол стандартчлал химийн судалгаан дээр нь ажилласан. За энэ эмийн хувьд бол
захиалах төсөл болоод инновацийн төслийн хувьд хөгжүүлэлт нь хийгээд явагдсан. Одоо Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн. Массын үйлдвэрлэлт нь бол хийгдээд явагдаж байна. За тэгэхдээ энэ хоёр юм яснаас гадна өөр бас хөгжүүлэлт явж байгаа юмнууд бол байгаа. Тэгэхээр тэрэн дээр одоо шинэ эмийн хувилбарын хувьд бол заавал эмнэлзэн судалгаа хийх учраас захиалах төслүүд маань ер нь бол болж игэл орчижээвэл одоо нөгөө хүн амын эрүүл мэндийг захин хамгаалахад бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нөхаа гэж боддог. Гэхдээ бас нийгэм эцгийн байдал бас хэцүү байгаа болохоор бид нар бас 100% юм болгоныг бас шаардаж бас болохгүй байх л та тий. Тэгэхээр энэ дотор хамгийн одоо тулгамдж байгаа асуудыг шийдвэрлэж байгааг нь эренбэлж байгаад оруулж ивэл зүгээр юм болоо даа л гэж бодож байна. Чухал ажилласаа эхлэх гэдэг зарчмаар тий. Эренбэлээд хийж эхлэн тий. Аха. Та энэ нөгөө хэлбэр өөрчилсөн мовлуу гэдэг имийн талаар жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яг ямар онцлогтой юм тий. Ямар үйлчилгээтэй, ямар ач холбогдолтой. Манай Монголын уламж тангаах ухааны эмийн хэлбэр бол 8 төрлийн хэлбэр байдаг. Таан талах үрэл гэдэг ер нь. За түгээмэл хэрэгэлдэг хэлбэрүүд нь бол таан талах үрэл. За хандан эмүүд бас тодорхой хэмжээнд байдаг. Гэхдээ одоо тан эмүүд бол ерөнхийдөө бол буцалгаж хэрэгэлдэг. Ханд эмүүд талах эмүүд нь болохоор одоо ийм нундаг хэлбэртэй эмийг одоо шууд усаар даруулж эсвэл бүрх аргаар байдаг. За гэхдээ энэ эмүүд бол эмийн амт болон хэлбрээс хамаарат эмийн үйлдэлүүд нь бол нөхцөлддөг. Гэхдээ тан эмийн хувьд одоо энэ лидер долоо эмийн хувьд бол буцалгаж хэрэгэлдэг нэлийн гашуун амттай юм. Гэхдээ яг амтаараа бол эмийг застдаг өвчнийг застдаг гэж үздэг л дээ. Гэсэн хэдий боловч бас ууж хэрэгэлж дасаагүй хүмүүс бол маш хэцүү. Нөгөө талаас ажил дээрээ эсвэл гадаа одоо тодорхой цаг нь удаад уух үед гадаад буцалгаж замд явж байгаа дотор хэрэглэх боломж ерөнхийдөө бол таар байдаг. За бид нар энэ шийдлийг нь шийдэхийн тулд одоо халуун усан шууд гутгаад уух зорилттой дамжлагыг нь өөрчилсөн. За тодорхой хэмжээний амтыг бол зассан. За энэ эм маань лидер толоо эм бол эс боловсролцсон өвчин буюу одоо өрний ангаах ухаанаар бидний түгээмлүүдгээр том өвчин. За тэгээд цалхин цэцэг, улаан эсрэг гэх мэтлэнгийн халдварт одоо халууруулдаг өвчнүүд байдаг штэ. Тэр өвчний үед бол хэрэгэлдэг. Одоо халууныг боловсруулах буюу одоо үе шатыг нь үргэлжлэлийн үе шатыг нь бол дамжлагыг нь түргэвчилж өгдөг юм. За тэгээд биднийх нь бол тан эм болоод за Монголын эмийн хэлбэрийг бол миний хувьд хийсэн судалгаа бол фармакологи үйлдэлийг судалж үзэхэд бол Монголын эмийн хэлбэр бол бүр маш өндөр. За 2-3 дахин үйлдэлийн хувьд одоо за лидер долоо эмийг ханаад эмчлэх зорилгоор бол эдэр залуу хүмүүс одоо бид нар шиг насны хүмүүс бол харьцангуй эрүүл хүмүүс ханаа төрнө шүү дээ. Тэгэхэд 4-5 хоног бол уух хэрэг гардаг. Энийг бол 1-2 хоног бол өдөрт 3 удаа уухад бол үйлчлэг нь илүү сайжирсан байна. Шууд хугацаанд богиносон. Тэгээ авч явахад бол хэлбэр төсөр. Одоо ийм терафлу гэж найруулж угаад байдаг та яг юм шүү дээ. Тэмчээд хөлрөх зорилготой. Энэ чинь хүсний тан гэдэг нэртэй байхгүй юу? Тэгээд хөлсөөр юуг нь гаргаж байна. Хөлсөөр одоо халуун буруулчин гэсэн. Тодорхой хэмжээнд би арзаагаад загзаагаад халуурах гээд 38.5 таар арзаагаад байдаг шүү дээ. Тэнгууд энийг уучаар хөлс нь гараад нам болно. Тэгээ нус гоож хоолоо өвдөх. За одоо яг тэм зорилгоор хэрэглэн. Дотроо бол манай уламж тангаах ухааны хамгийн түгээмэл хэрэгдэг 3 өр. Тэгээд дээд лидер хонлон гэдэг ургамлууд бол ордог. За эндээс бол 3-4 түүхэд нь бол манай уламж тангаах ухаанд хэрэгэлдэг. Манай Монгол орны түүхэд байдаг. За бид нар бол энэ түүхэдтэй бол хонлон гэдэг одоо яг манай Монголоос түүж хэрэгэлдэг ургамлаа бол оруулсан. Үйлдвэрлэлд маасаар хэрэгжилж байгаа тохиолдолд бол яг импортоор орж ирсэн хонлонгууд хэрэгэлдэг. Гэхдээ бид нэр хэрэг болгоод одоо энэ хонлон ургамлыг нь бол сонгож оруулсан. Эмийн үйлчлэл нь бол одоо лидер долоо юмас бол илүү сайн байсан. За тэгээ энэ бол Монгол улсын эмийн бүртгэлд одоо 4 сарын 20 дээр бол бүртгэгдсэн. За тэгээ бол маасан үйлдвэрлэлд нь бол хийгдгээд одоо үйлдвэрлэлийн зөвшөөрлийг бол хийгдээд явж байгаа. Тэгэхээр бит хоёрын подкастыг сонсоод үзэгч сонсогч нар маань одоо терафлу авахын оронд одоо үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжээ мовлу авч удаг болох байх гэж би одоо итгэж байна. Терафлу эмэнд болохоор одоо парацетамол за тэгээд тодорхой хэмжээний хлорфенамин юм уу эсвэл тийм харшлын эмүүд орж ирдэг. Хэрвээ уух юм бол нойронгодох тал байна.
Бас ходоодны эмгэгтэй одоо нэг ходоод удаалттай тэр хүмүүс бол өлөн хоосноор уух юм бол ходоод өвдөн. Нөгөө нэг стероид бус өрөвцөн эсрэг ийм өндөр хэмжээгээр агуулдаг учраас нөгөө нэг бас сайн хоол унд эзсний дараа эдэр уух хэвээр. Харин энд болохоор тийм өрөвцөн эсрэг эм одоо синтетик юм бол байхгүй. Дан ургамлын ханднууд байгаа. Тэгтээ ходоод чочроохгүй. За ямар ч нөхдөд ууж бодно. Тэгээ сайн хөлсө гаргаад хурдаг ихтэх боломжтой. Ханаад том бол асуудал биш. Болох нь шүү дээ. Маш сайхан бүтээлэн байна. Тэгэхээр одоо нөгөө уламжлалт эмийн одоо энэ одоо сая ингээ хонио ургамал гэж ярьж байна те. Түүхийн идэвд нь ер нь хэр их одоо олдцтой байдгийн одоо манай оронд хаагур эдийн одоо би нөгөө сонсч байсан л да нөгөө хөдрийн заар одоо оролцдог те уламжлалт анагаах ухааны одоо түүхийн идэвд нь эмэнд. Тэгэхээр эдгээр маань одоо хэр илбэг байх вэ? Түүхийн идэ олдоц. За жишээ нь уламж дангаах ухаанд хэрэгэлдэг эмийн түүхийн эдний бол нэг 40% нь бол манай одоо улс өөрсдөө бэлтдэг өөрөөр хэлбэл манай орны ургамлууд. За нэг 60% нь бол одоо импортоор орж ирдэг буюу нэг халуун оронд ургадаг ургамлууд байдаг. За бас нөгөө талаас нөгөө манай оронд ургадаг ч гэсэн нөгөө массын үйлдвэрлэлд нөгөө эм үйлдвэрлэлд ороход бол хүндрэлтэй байдаг учраас нөгөө таримжуулсан түүхийн эдэг бол хэрэгэлдэг. За манай хүрээлэнгийн хувьд бол тодорхой одоо маань лидер одоо нөгөө маш өргөнд хэрэглэгддэг юмудын бол нөгөө палантазтай бол таримжуулж хэрэгэлдэг. За мөн нөгөө талаас эрдэм шинжилгээний төв эмийн үйлдвэр маань одоо нөгөө судалгааны дээж ба бас тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн ургамлуудаа бол одоо нөгөө зохих цаг үед нь нэг байдаг газруудаас нь бол төвөрлөж хэрэгэлдэг. Бэлтгэж хэрэгэлдэг. За энийг бэлтгэдэг стандартууд бол тодорхой стандартууд стандартын дагуу бол бүртгэдэг. Харин түрүүний ярьсан хөдрийн заар бол амтны гаралтай түүхэд. За хөдрийн заар бол ер нь бол маш хүчтэй үйлдэлтэй. Нөгөө эмэнд бол маш олон давтамжтай ордог. За манай уламж дангаах ухаанд бол 2600 орчим жор найрлага байдаг. Энэ 360 орчимд нь бол энэ хөдрийн заар ордог. За энэ хөдрийн заар нь бол үрвслийн эсрэг, мэдрэлийн эсрэг сэргээх, за тэгээ өвдөл намдах үйлдэлтэй, за нянг хижиг буюу одоо нэг вирус, бактери эсрэг үйлдэлтэй нөгөө маш хүчтэй жоруудад ордог. Одоо нөгөө эмчийн заавраар хэрэгэлдэг жоруудад ордог. Энд болохоор чун тав, самплд норов, цайрын чун, заачун 13 гэх мэтлэнгийн нөгөө үрэл хэлбэртэй эсвэл эмүүдэд бол ордог. За тэгээ энэ эмүүдийн нөгөө хөдрийн зарч өөрөө Улаанбаатар номонд орсон эмийн ховор амтан. За манай хүрээлэн бол 1989 оноос эхлээд бол хөдрийг гаршуулан үзүүлж эхэлсэн. За тэгээд ингээд тодорхой хэмжээгээр эр хөдрээс одоо нэг бэлгийн гормон юм да ерөнхийд бол гаргаж авдаг саа харгаар хэрэглээд одоо тэгээд үйлдвэрлэлдээ болон туршилт судалгаандаа бол тэндээ сааж авсан заараа бол хэрэгэлдэг. За миний хувьд энэ хөдрийн заарын судалгааны фармакологийн судалгааны бас тодорхой багт нь бол ажилласан. Энд дээр жишээ нь одоо өвдөлт намдаах, өрөвслийн эсрэг одоо эмүүдийн одоо эм жор найрдаг болоод түүхийн идэхэн судалгаанд орсон. За тэгээд ерөнхийдөө хөдрийн заар бол маш хүчтэй өвдөлт намдаах нөлөөтэй. Тэр нь болохоор одоо өвдөлтийн механизм үүсэх механизм бол захын болон төвийн гаралтай байдаг. Энэ хөдрийн заар өөрөө захын болон төвийн механизмд нөлөөлдөг буюу хавсарсан үйлдэлтэй. За одоо тэгээд заар агуулсан жор буюу чун 5. За тэгээд ноцог 6 ман 10 өдөр гэх мэтлэнгийн жоруудад дандаа ингээд толгойн өвдөлт, үений өвдөлт. За одоо тэгээд тодорхой хэмжээний цанх буюу одоо нэг гэнт огцом шалтгаангууд өвддөг өвчнүүд байдаг ш одоо ингээд гидсээр экваторт татдаг бурчингийн колик өгдөг өвчнүүдийн үед хэрэгэлдэг. За энэ жор болохоор тэгэхээр бид нар бол судалгааны үр дүнд үзээд бол хэвлийн гаралт буюу нөгөө висцерал буюу булчингийн агшилтай салтгаалсан өвчлөлт буюу төв мэдрэлийн систем буюу одоо эндорфин, серотонинд нөлөөлж бол офоид хэлбэрийн өвдөлтийг бол намдааж байна гэдгийг бол тодорхойлсон. За тэгээд чун 5 гэд хэллээ. Энэ чун 5 эмийг бол одоо жишээ нь манай анагаах ухааны доктор Уган Баяр гэдэг манай хамтрагч маань докторийн сэдвэрээ яаж одоо ингээд өвдөлт намдаах үйлдэлийг нь бол өвдөлт намдаах өрөвслийн эсрэг үйлдэлийг нь бол тодорхойлсон. За тэгээд багаараа ажиллаад одоо миний бие бас оролцоод тэр чунтан өвмээсээ гард 5 гэсэн наалт гаргаж авсан. Гард наалт гэсэн наалт гаргаж. Өөрөөр хэлбэл чун 5 эмийг бол үрэл хэлбэрээр бол ууж хэрэгэлдэг. Тэгээд ерөнхийдөө үений өвдөлт
одоо нянгийн эсрэг үйл зориулттай бол хэрэгэлдэг л дээ. Дотроос оодаг бол одоо гаднаасаа нааж хэрэгэлдэг болгосон. Одоо бол бидний хөгжүүлэлт хийсэн хэлбэр нь бол гаднаасаа үений өвдөлтийг бол гаднаасаа өөрөөр хэлбэл ревматоид артрит одоо үе мөчний маш хөвдөлтөйтэй тогтмол эм уудаг өвчнүүд байдаг штэ. Одоо жишээ нь ибупрофен эмийг дандаа уудаг штэ. Тийм тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо нөгөө стероид бус үргэлжлэлийн эсрэг эмийг бол тогтмол уухад бол хотоодонд бол асуудал үүсгэх нь бол бүх нийтээр бол тодорхойлогдсон бол одоо чихэн тов эмийг хөгжүүлэлт хийгээд за нааж хэрэгэлдэг одоо нөгөө өвдөлттэй үеин дээр бол нааж хэрэгэлдэг хэлбэрийг бол яасан гаргаж авсан. За тэгээ тэрний үйлдлийн механизмыг бол ерөнхийдөө простагландины нөгөө механизмаар бол өвдөлт намдах үргэлжлэх эсрэг нөлөөтэй байдгийг нь судалсан. За тэгээ тэр эм маань одоо сэргэнцэх клиникийн эмнэлэг дээр бол эмцэн судалгаа нь бол явагдаж байна. Одоо энэ жил төслөнд дуусах хэвээр. Өөрөөр хэлбэл түрүүний ярьсан нотлохоон цурсан хэрэглэх заавармууд бид гэж байна. За технологийн заавар нь бол боловсрогдсон, багаар ажиллаад. За дараагийн фармакологи үйлдэл нь одоо нөгөө манай химийн судалгааны багийнх маань боловсруулж байна. За энэ жил одоо 2022 оны төгсгөлд одоо шинэ юм маань бол нотгоожоод бүртгэлжүүлийн шатандаа бол төхнөө. Одоо энэ бүх ажлууд бол багаар ажилладаг. Химч, фармакологч, технологич бүгдээрээ багаараа ажиллаж одоо эмийн судалгааг бол хийдэг. Энэ ойролцоогоор одоо баг нь одоо хэдэн хүнээс бүртгэв? Унтчаар. За нэг эмэн дээр ажиллах. Химч нэг, фармакологч нэг, за технологич нэг, за тэгээ мэдээ төслийн удирдагч эсвэл зохицуулагч байна. За тэгээд клиник судалгаач бол 1-2 эмч аав. Нэг 10-аад хүн л бол ямар ч гэсэн нэг юм дээр ажиллана. Тасралтгүй 10-аад жил хамтарч ажиллана да. Маш их урт хугацааг болов. Тий, урт хугацаа. Ер нь бол судалгаа хийхэд бол маш төвчээртэй, бас юмдаа дур сонирхолтой, тууштай. Бас ерөнхийдөө сонирхоод бас учраа олдог хүмүүс бас хэрэгтэй тий. Тийм хүмүүсийг л баг болгож нэгтгэх хэрэгтэй. 10 жилийн хугацаагаа сонсохоор бол маш тийм шантармаар хугацаа бол сонсогч шүү дээ тий. Ингийн үний хувьд бол За тэгэхээр одоо танах зөвхөн шин юм гаргаж авахгүй одоо нөгөө тогтмол үйлдвэрлэдэг эмнүүд бас байх шиг байна тий. Чун тав гэдэг. Тэгэхээр ойролцоогоор танаа хүрээлэн дээр одоо хэдэн төрлийн эм үйлдвэрлэгддэг. За манай одоо энэ Монгол улсад бол нийт 160-аад эм уламжтай эм бол Монгол улсын эмийн бүртгэгд бүртгэгдсэн. Манайх бол 110 эмийг үйлдвэрлэж байна. За тэгээд манай эмийн үйлдвэр чинь тусгай тасаг нэгж. Одоо бид нар бол судалгааны хөгжүүлэлтийнхаа нэг чинь гэсэн үг. За тэд нар бол масс үйлдвэрлэлээрээ бол өдөр жилдээ бол нэг 30-40 мянган хүн тун эм үйлдвэрлэдэг. За энэ дотор бол хамгийн түгээмэл хэрэглэгдэх сайн мэддэг юм бол ман 4, норов 7, литр 7, нөгөө шимсэн 6. Шимсэн 6 юмуд бол хамгийн тэгээд манай одоо нөгөө өмнөх судалгааны Ахмад ажилтнууд судлаачдын маань зохион бүтээсэн нэрээ болны асваргаал гэдэг эмүүд өдр бол нөгөө маасаар дандаа үйлдвэрлэж байна. Тэгээд энэ эмүүд бол ерөөсө тасралтгүй үйл ажиллагааг бол явуулдаг. За тэгээд бол нөгөө түгэн одоо нөгөө сүлжээ байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө түгэх сүлжээ бол одоо нэг нийт 20 гаруй одоо улс болон хувийн хвшлийн эм хангам нийлүүлэх байгууллагууд за хүрээлэнгийн одоо нөгөө эмийн сан за тэгээд нөгөө эмдэгтэй шүү дээ манай хүрээлэн чинь эмдэгтэй бол нөгөө эмээ нийлүүлэхээс гадна эмнэлгийн эмийн сангаараа бол нийлүүлдэг. Танаа эмийн сангаараа нийлүүлэхээс гадна одоо ингээ 23 эмийн сангаар нийлүүлж штэ тий. Европын бол харьцангуй олдоц ихтэй ингээ бүх эмийн санд байж идэг. Уламжлалт эм маань яагаад ингээд юм одоо эмийн сан болгонд байдаггүй яагаад эмийн сан болгоноор одоо түгэх тийм боломж байдаггүй юм уу? Ер нь бол манай эмийн зах зээл бол ерөнхийдөө ихэнх хувь нь нөгөө Европ эмээр бол нөгөө төвдсөн байгаа. За манай Монгол улсад бол нэг 6-аас 7 уламжлалт эмийн үйлдвэр байдаг. За тэгээд түрүү хэлсэн нийт 160 гаруй одоо яг нэр төрлийн эмийг бол үйлдвэрлэдэг. За тэгээд ерөнхийдөө бол эрэлт хэрэгцээ бол маш өндөр байдаг гэсэн. Ерөнхийдөө үйлдвэрлэлийн процесс бол бас яг тийм Европ юм шиг бол тийм өргөн дэлгэр бол биш. За тэгээд тэд нар маань өөрсдийнхөө нөгөө брэнд буюу одоо ерөнхий нэрийн уламжлалт эмийг бол өөрсдийнхөө уламжлалт эмийн аптекуудаар бол түгээдэг. За эрүүл мэндийн байгууллагууд бас нөгөө түгээгддэг. За тэгээд бас нөгөө зөвшөөрлийн асуудал бас нөгөө Европ эмийн зөвшөөрөлд уламжлалт эмийн зөвшөөрөл гэдэг асуудал байна. Тэгэхээр одоо хоёр тусдаа зөвшөөрлөдөг асуудал бол шийдвэрлэгдэх тал байна. Тэгэхээр одоо бол
эмүүдийг одоо нөгөө жигд тараахын тулд одоо нөгөө зөвшөөрлийн асуудал дээр бол ерөнхийдөө апдейт хийх хэрэгтэй юм болов уу гэж миний зүгээс эми сангууд нь одоо зөвшөөрлөө тусдаа авах ёстой болохоор өөрсдөө төгшөөгөөд одоо зөвхөн Европ эмийнхаа зөвшөөрлийг авчдаг гэж байна. Ерөнхийдөө ер нь тийм тал байна. Одоо тэр зөвшөөрлийг бол цуг болгох юм бол илүү их нөгөө 50 дахь шаардлагууд нь бас нэг өөр. Гэхдээ бас нэг эм өөрөө маш өөрөө чухал асуудал болохоор шаардлагууд бол бас өндөр л тоо. Тэгэхээр одоо эми сангуудад сая цар тахалтай холбоотойгоор уламжлалт эми хэрэглээ бол нэмэгдсэн баг тий. Норвд болоо ман дөрөв гэл манай хүмүүс бол маш ихээр авч хэрэгэлсэн. За тэгээд ингээ харж байхад болохоор эми сангууд зарагч уламжлалт эмийг бол хүмүүс ер нь жоргуугаар таамгаараа очил аваад уучдаг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь одоо хэр сөрөг нөлөөтэй юу одоо зөв юм уу буруу юм уу? Мэргэжлийн хүний үднээс та зөвлөгөө өгвөл. Цар тахлын үед бол нөгөө алдартай ман дөрөв нарууд болоо гэдэг. Яс энэ үед нөгөө сар тахалч нөрөнгөдөө хижгийн халуун өвчин. Тэгээ боловсрсан үе шатаар одоо дамжиж халууруулна хатгаа болно тийм үү? Тийм үе шаттай байсан. За манай улам сангаах ухааны хувьд бол хамгийн түрүүнд хэрэглэдэг боловсрсан халууны үед хэрэглүүдэг нян хижгийг дардаг тэр хоёр юм брэнд эмээ бол одоо нөгөө эрүүл мэндийн багцад оруулсан тийм үү бас түгээн одоо нөгөө эм ханган нийлүүлэх байгууллагуудаар бол хүчтэй түгээсэн. За тэгэхээр энэ хоёр эмүүдийг бол жоргуугаар авдаг. Жороор авдаг эмүүд нь бол тусдаа эмдгийн нөхцөлд хэрэглэх эмүүд нь бол тусдаа өөрөөр хэлбэл саяны түрүүний ярьсан юу агуулсан хөдрийн заар агуулсан, Google агуулсан, хүчтэй алкалоидууд агуулсан, одоо ургамлууд, эмийн төхөд агуулсан эмүүд бол тустай байдаг. Энэ одоо яг ман дөрөв норов долоо эмийн хувьд бол ерөнхийдөө бол жоргуугаар авч хэрэглэж болно. Гэхдээ хэрэглэх загварын дагуу хэрэглэх хэрэгтэй. Одоо энэ нөгөө сошиалаар бас нөгөө буруу зүрх ойлголт бол их явсан. Өдөө тэр хоёрыг баг холиод чанаад уудаг маягтайгаар одоо нэг юм зөвлөгөөнүүд одоо нөгөө сайн мэрэгжлийн бус хүмүүс одоо сайн судлаагүй эсвэл эмчлээгүй хүмүүс тийм одоо буруу цашаа мэдээлэл бол явсан. Жишээ нь одоо энэ хоёр эмийг бол хольж найруулж буслага зууд яагач болохгүй. Ягаад гэвэл энэ хоёр найрлагч нь давтагдаж байгаа. Жишээ нь одоо ман дөрөвт бол ман голлох чимээр ордог бол норовт ч мөн орно. Тэгээ энэ хоёр нөгөө зохистой хэмжээгээр хэрэглэхгүй бол хордлого уусна. За тэгээд нөгөө эмийг уух нөгөө цаг за өвчний биеийн байдал нас одоо хүйс хүртэл хамаарч одоо эмийг уух ёстой. За тэгээд бол манай үйлдвэрээс гарч байгаа эмүүд бол бүгд Монгол Улсын хэрэг эм судлалын комиссар бол баталгаажсан одоо хэрэглэх заавартай эмч судлаачдын одоо судалгаа боловсруулалт эмнэлгийн туршлага дээр үндэслэж яасан хэрэглэх заавартай байдаг. Тэр яг тэр зааврын дагуу бол уух ёстой. Мэдээж тухайн ургамалд харшилтай бол хэрэглэхгүй. За тэгээд цаггүй бүр өдөр тутам бүр цаг наргүй бол хэрэглэж болохгүй. Хэрэглэх цаг үеэр нь хэрэглэх ёстой. За тэгээд хэрэглэх зааврын дагуу бол хэрэглэхэд бол аюулгүй. Зарим хүмүүс чинь бүр хоолндоо шүлэндөө хийгээл нөгөө нэг баг хоол амтлагчийн үүргээр бүр хэрэглэдсэн шүү дээ. Тэр нь за ман дөрөв тангийн хувьд бол яг ман дөрөвтэй цай байдаг. Хоолнд бол арай хийхгүй. Энэ чинь хоолнд хийдэг бас тусгай журууд байна л да. Жишээ нь тунгалаг тав, сэмбрүү тав гэдэг. Энэ нөгөө хоол боцруулалтыг дэмждэг. Өөрөөр хэлбэл халуун амттай нөгөө түгээмэл хэрэгэлдэг одоо хоолны амтлагчдыг жоролдог тийм эмүүд бол байна. Гэхдээ бол хоолнд бол ман дөрөв хийхгүй. Шүлэнд бол хийж ууж болдог. Ягаад гэвэл ахмад одоо нэг хийцэн одоо нэг туранхай тамир муутай хүмүүст бол нөгөө уламжтын эмчин зөвлөөд яг борив тойгны шүлэнд эсвэл тэр далны бариулын ясанд шүлэн чанж угаараа гэвэл уун гэхээс биш маасаар бол бид нар уухгүй. Жишээ нь одоо чи үтер бол тэр шүлэн чанж уулах шаардлагагүй. Тодорхой эмчийн зааврын дагуу хэрэглэх зааврын дагуу хэрэгдээрэй л гэж хэлмээр байна. Зөв. Бас нэг зүйл ажиглагдтаа одоо сошиалор хүмүүс одоо за энэ ургамал энэ сайн гинэ гэж биччихээр хүмүүс одоо тэр ам дамжсан ярианд итгэл одоо өөрсдөө дур мэдээл энэ тэндээс ургамал түүгээл те ойд явж байгаа л тэр ургамлын цуглуулаад ингээл дур мэдээл хэрэгэлдэг те энэ ер нь хэр зохистой юм бас одоо зөв сөрөг нөлөө хэр байх вэ? Ургамал болгон бол одоо сайн биш байх те.
Тий. Ургамал болгоо ер нь бол байгалийн бүхэл ургамлууд бол биологи идэвхтэй бодистой. Гэхдээ тэр биологи идэвхтэй бодис нь бол хүний эрүүл мэндэд эргээс нөлөөлнө, сөргөөс нөлөөлж болно. Жишээ нь одоо уламж дангаах ухааны хувьд бол энэ нөгөө тодорхой хэмжээний хортой ургамлуудыг бол эмийн түүхийд тулгаж ашигладаг. Гэхдээ хэрэглэхийн тулд номготдог. Номготгол бол тусдаа бараг шинжлэх ухаан технологийн дамжлага. Жишээ нь одоо гишүүн ургамлыг хүмүүс айгүй их одоо хавдар хэсэг хэрэлтээгээд хэрэгддэг шүү дээ тий. Гэхдээ гишүүн өөрөө бас хортой бас бодисууд бол агуулгадаг. Уламж дэмэд хэрэглэхдээ бол номготгож хэрэглэдэг. Жишээ нь бас манчин гэдэг ургамал байна. Тэрийг бол заавал номготгож хэрэглэнэ. Тэр эдрийг бол ерөөсөө хэрэглэж огт болохгүй. За тэгээд зүгээр л одоо нэг ишг шүүдрэн гэдэг ургамлыг эвдэгний хадгалт сайн гэдэг хэрэглэдэг. Эсийн төвшөнд хавдрын юунд бол нэг хавдрын эсийг хордуулах нөлөөтэй байгаа нь бол судалгааны дүнгууд байдаг боловч энэ өөрөө маш хүчтэй алкалоидууд агуулдаг учраас туслагаасаа илүү хордох магадлалтай. Тэгээд би түрүү ярьсан хор судлал гэдэг хорон чанарыг үүсгэх хэрэгтэй гэдэг. Энэ бол эмийн ургамлууд үйлчлэгээ сайтай болох боловч зохих тунгаар хэрэглэх ёстой. Тодорхой хугацаагаар хэрэглэх ёстой. Тэрнээс биш яг ингээд хоол шиг бол хэрэгжилж бас болохгүй. Одоо саримсыг жишээ нь цус шингэлдэг, биеийн дархлаа сайжруулдаг гэд хэрэгэлдэг боловч одоо тэрийг ингээд тасралтгүй одоо нөгөө царимтсыг одоо өдөрт хэд 2 3 хумс 4 хумсаар нь хэрэглэх ёстой болчихж байгаа байхгүй юу. Тэрийг тасралтгүй хэрэглээд байхад тухайн хүнд одоо нэг зүрх судасны асуудал байсан учраас цус шингэлэх юм бичиж өгч болно шүү дээ. Одоо аль нэг юм Европын эмч, уламжтай эмч бичээд өгөхөд тэр хоёр нэгийнхээ хам үлдийг дэмжих буюу цус тогтохгүй. Цус алдах шинж зарна. Тэгээд одоо тэр цус шингэрүүлдэг ургамлыг хамаагүй хэрэглэх юм бол нөгөө цусны бүлэгнэлд алдагдсан тохиолдолд бол антидот буюу цус тогтоох одоо ерөндөг байхгүй байх тохиолдол байдаг. Тийм болохоор жишээ нь цусыг шингэлдэг гэдэг одоо паянтай, заалттай ургамлуудыг бол өөртөө хамаагүй хэрэглэж болохгүй. Зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ цусны бүлэгнэлт нэгэнд алдагдчих юм бол цус алдна. Цус алдна гэдэг чинь амь насанд одоо туйдын аюултай асуудал болдог. Тэгэхээр хүмүүс мань одоо эмийн ургамлууд за тэгэхээр тэр одоо нөгөө амьтны гаралтай түүхийд өгдөг шүү дээ. Түүхийдэг одоо нөгөө чонын тарих юу лээ ямааны гөрөөсний цус мус гэдэг юмнууд хэрэглэдэг тийм. Тэгээд уламж дангаах ухаанд бол мэдээд хэрэглэдэг тийм. Хэрэглэдгийн хувьд бол хэрэглэдэг. Гэхдээ тэр чинь тэр амьтан эрүүл үү? Одоо жишээ нь чонын тарихыг түүхийгээр нэтгэхэд одоо чонын галзуу өвчий төгөөмөл байдаг шүү дээ. Тэгээ галзуурах юм бол галзуугийн вирус халдах юм бол ер нь бол асуудал маш хүнд. Тэгвэл юун дээр одоо гөрөөсний цус өдр дээр бол одоо тэр амьтанд бүрстлэж байх нь уу? Эсвэл одоо нөгөө шүлхий байх нь уу? Тэгээд асуудал бас хүнд шүү дээ. Тэгэхээр бол одоо эмийн ургамал түүхийд болгоныг сайн гэснийг нь бол ам дамжсан яриагаар хэрэглэж болохгүй. Үнэхээр хэрэглэмээр байгаа бол мэрэгжлийн эмч, уламжтай эмчтэй одоо тэр жор одоо түүхийдийн хувьд бол тий уламжтай тэгээд зааврын дагуу хэрэглээч л гэж зөвлөмөр байна да. Маш хэрэгтэй мэдээлэл баярлалаа. Тэгэхээр таны CV-тэй би танилцж байхад та 2008 онд Хятадын Шандо мужид тий мэрэгжилтэд ишлүүлсэн байсан. Дараа нь 18 онд яг 10 жилийн дараа Хятадын Гуанжу мужид бас ингээд сургалтанд хамрагдсан байсан. Тэгэхээр энэ хугацаанд одоо энэ 10 жилийн хугацаанд тэр Хятадын одоо уламжлалт хангаах ухаан хэр хөгжсөн байна. Хэрвээ одоо энэ хөгжил одоо эрсэс байсан бол энэ хөгжил нь юун дээр тулгуурлаж явагдсан байсан танд одоо тэр талаар олон улсын туршлагаас хуваалцаж байгаа. Тэгээ бас манай улсад одоо уламжлалт дангаах ухаан маань одоо Хятадынхаас хэр ялгаатай байдгийг энэ онцлог нь юу юм те хоёр улсын маань. За 2008 онд ч одоо нөгөө Бээжингийн олимп болж ирсэн шүү дээ. Тэр үед би сургалтанд явах боломж гарсан. За тэгээд тэн дээр бол Хятадын уламж дангаах ухааны одоо он суур тэгээд нөгөө эм найрлагын тал дээр сургалтанд хамрагдсан. За тэгээд нөгөө дадлагаар явна шүү дээ тий. Дадлагаар явхад бол тэнд хүмүүс бол Хятад нөгөө жороор бичиж нөгөө тан хэлбэрийг хэрэгжилж өгсөн. Одоо зөвхөн нөгөө эмийн үйлдвэрүүд нь нөгөө түүхийн эдийг нөгөө ариутгаас авдаад ингээд пакетээр бэлтждэг. Эсвэл ингээд уламжтай юм чинь ингээд жор бичээл тэр нь одоо тэдэн лангаар тэр танк одоо хэрэглэнэ гээл тэн дээр нөгөө тэр нөгөө жижиг цэхүүд дээр шууд нөгөө эмийн сангийн хажууд дээр нөгөө галины цэх маягаар шууд ингээд буцалгаад өгчдөг гэсэн. Тэгээд ингээд цавтай
нөгөө түүхэн үедээ эсвэл нөгөө тангуудаа бариад явдаг. Тэгвэл 10 жилийн дараа очсон чи тэр байдал шал өөр болсон байсан. Бүх эмүүд нь орчин үеийн эмэд дарцсан байсан. Одоо өөрөөр хэлбэл Лянхуа эм бол уламжт эм. Тэгсэн хэрнээ гадна тал нь бол Европ эм шиг яг ийм тодорхой ам чанар нь бол ургамал байгаас та бүхэн одоо ковидын асуудал тулгарсан бол ууж үтсэн байх боломжтой шүү дээ. Тэгтээ тэрнтэй адилхан одоо нөгөө эмийн ургамдаас одоо нөгөө дангаар нь биш одоо нийлсэн байдлаар нь эмийн хэлбэрт нөгөө жорынх нь харьцаагаар нь одоо нөгөө цэвэршүүлээд одоо хими хэрэглэхэд төхөм байдалтай боловсронгуй болгосон. За манай одоо бидний хийж байгаа судалгааны ажигсан одоо энэ хэрэглэгчтэй хүрэхэд амар нөгөө талаас нөгөө түүхэн эдийн нөөцөө бас гамнах боломжтой байдаг учраас энэ одоо энэ хэмээ хэлбэрүүдийг бол шилжүүлж эхэлж байна. За гэхдээ хятадын уламж дарга ахын болон Монголын уламж дарга ахын хоёр бол нөгөө онлоолоор ер нь ялгаатай. Байгаль орчин хүн амынх нь одоо ертөнцийг үзэх философи хүртэл өөр шүү дээ тийм ээ. Бид нар одоо эртний үедээ бол тэнгэр шүтлэгтэй, бөөр шүтлэгтэйгээс одоо яг одоо бол масс нь бол одоо буддын шашинтай шүү дээ тийм үү. Тэгвэл хятадын хүмүүс бол нөгөө күнзэн сургаалтай. Одоо сургаалтай тэрнтэйгээ холбоотой нөгөө онол нь хүртэл ангаах ухааны онол нь хүртэл өөр. Жишээ нь одоо 5 махбодын онол гэхээр манай уламж дарга ухаанд огторгуй махбодтай гээд ялгаатай байдаг. Харин хятадын ангаах ухаанд бол төмөр махбод гээд ялгаатай өөр махбодууд орж ирдэг. Тэр нь ялгаагаараа бол нөгөө эмийн амт, эм найруулах арга, өвчнийг онцлогооны хэлбэр нь хүртэр өөр байдаг. За тэгээд хэрглэж байгаа түүхийд найрлагууд нь бол давтагдахаас гадна одоо жишээ нь манай Монголд ургадаг ургамдууд бол ихэнхдээ одоо нөгөө халууныг дарах одоо сэрүүн чанартай эмүүд бол их байдаг. Жишээ нь одоо дэгдийн төрөлтийн ургамдууд бол элэг зүсний одоо эмгэгт бол хэргэлдэг дэгдийн төсний ургамлууд их байна. За тэгээд ерөнхийдөө бол гашуун бодтой холгоной дагуулсан одоо янз бүрийн түүхэмэл байна. Хятадын одоо буюу өмнөд нөгөө халуун бүсэд ургадаг ургамдууд бол эфирийн тостой одоо нөгөө зайд цагаанга одоо нөгөө библийн гэх мэтлэнгийн одоо нөгөө халуун амттай ургамлууд бол их байдаг. Тэгээд нөгөө жор найрлагууд нь ч гэсэн одоо нөгөө орчинтойгоо зохицуулаад амт нь бас өөр байдаг. Тэгэхээр манай улс одоо энэ уламжлалт ангаах ухаанаар ер нь дэлхийд хаана явж байна одоо хөгжлөөрөө. За манай улс чинь одоо нөгөө төрийн бодол уламжлалт ангаах ухааны талаар баримталдаг төрийн бодлоготой улс. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт бүртгэлтэй. Тэгээд 25 улс гэдэг нөгөө өрний алгаах ухаан болоод одоо уламж даргаах ухаан Монголын уламж даргаах ухаанаар эмчтэн гэсэн төрийн бодлоготой 25 улсын нэг. Тэгэхээр бол яг төрийн бодлогын хэмжээнд авч үзсэн болохоор бол одоо нэг статус бол хангалттай. За мэдээж судалгаа хөгжүүлэлт эм үйлдвэрлэлийн асуудал бол мэдээж манай улсын хөгжлийн түвшинтэйгээ бол уйдаж явж байгаа. За гэхдээ бол ангал намайг сургууль ажилд ороход бол одоо ийм эмийн хэлбэр өөрчлөлт тийм эм тангийн юу бол харьцангуй бага байсан. Эмийн үйлдвэрүүд, хувийн эмийн үйлдвэрүүд цөөхөн байсан. Одоо 6-7 эмийн үйлдвэртэй болцсон гэхээр бол бас хөгжлүүд нэлээд сайн явж байгаа гэсэн. За тэгээд нөгөө зөвхөн эм үйлдвэрүүдэд биш одоо эмчилгээ үйлчилгээ байна шүү дээ. Эмчилгээ үйлчилгээ чинь бол одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд нь бол орцсон. За тэгээд даатгалын оншоороо бол нөгөө даатгалын үйлчлүүлэгч маань нөгөө эмч даатгалаараа одоо нөгөө төлбөрөө хөнгөлүүлээд явдаг болсон улсын юун тавьсан. За тэгээ эрүүл мэндийн салбартаа бол уламжт хариуцсан тусгай хэлтстэй болсон байсныг бол дэвжиж байгаа. Би бол бас хөгжөөгөө гэж хэлэхгүй. Гэхдээ мэдээж хөгжүүлэхийн тулд хөрөн хүч хүний нөөц шаардлагатай байна бол үнэ. Хүний нөөцөө бол маш сайн дэмжиж байгаа. За хүний нөөцийн хувьд бол уламж даргаах ухааны эмчээр бэлддэг сургуулиуд бол нэлээд олон болсон. За тэгээд судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийдэг байгууллагууд ч бас хувийн хвшлийн байгууллагууд ч их болдог. Манай хүрээлэнгийн хувьд бол улсын хэмжээний одоо яг тийм тодорхойлох байгууллага гэж үзэж байгаа л та. За та хүрээлэнгийнхаа бие оныгаахын ёс зүйн хорооныхаа дараагаар нь ажилдаг тий. Тэгэхээр энэ хороо одоо ямар үүрэгтэй ажилдаг байгууллагын тэгээд одоо ёс зүйн зарчим нь юу байдгийг энэ талаар ярьж өгөөч. Ер нь бол ангаах ухааны судалгаа бол заавал ёс зүйн хороогоор бол зөвшөөрөл авдаг.
Өөрөөр хэлбэл анагаахын судалгаа за бас биологийн судалгааныхан ч биш мал эмнэлэг өдөргээд амьтан за тэгээд хүн малыг ашиглаж судалгаа хийдэг байгууллагууд бол ер нь бол ёс зүйн хороотой байх хэрэгтэй. Манай ёс зүйн хороо бол одоо эрүүл мэндийн яамд ёс зүйн хороо байгуулагдсанаас салбар болж байгуулагдсан. За тэгээд энэ хороо маань ерөнхийдөө үндсэн үүрэг нь болохоор манай хүрээлэн дээр явагдаж байгаа фармаколог болон эмнэлзэн судалгааны ажилд бол одоо судалгааны арга зүйдээр үнэлгээд өгнөлтөг, зөвшөөрлөгч за нөгөө эрүүл мэндийн яам руу хороо руу бол уламжлах үүрэг хүлээдэг. За тэгээд энэ ерөнхийдөө бол анагаах ухааны ёс зүй, бие анагаахын ёс зүй гэдэг нь бол ерөнхийдөө бол түр хэлсэн анагаах ухаанд болон биологийн шинжилгээ ухаанд бол заавал одоо нөгөө мал амьтан хүн ашиглаж судалгаа хийдэг. За тэгээ энэ үндсэн зарчим нь бол одоо ерөөсө хамгийн сүүлд одоо Белмонтын томхоглол гэдэг одоо хүнийг гэмтээхгүй байх хэвээр, сайн дураар нь судалгаанд оруулах хэвээр, түүний сайн сайхны төлөө байх хэвээр. Хүчээр зөвшөөрлөг оруулж болохгүй. За тэгхтний өмнө хамгийн гол нь хүн дээр хэрэглэхийн өмнө амьтан дээр, эс дээр одоо нөгөө биологийн үйлдэлийг нотлсон юмыг хүн дээр хэрэглэх хэвээр. Эмчилгээний арга байж болно, шинэ эм байж болно, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, вакцин байж болно. Бүгд хүн дээр хэрэгдэж шүү дээ, тийм. Тэр ч тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүртэл бас хүн тестер орж иж их хэвээр. Яг уу тухайн амьтныхаа хувьд бол бид нар ёс зүйг хандаж байгаа ч гэсэн яг хүн гэдгийнхээ хувьд бол бид нар заавал хийх хэвээр. Тэгэхдээ бол амьтан дээр ч гэсэн нөгөө судалгааны ёс зүйг баримтлах хэвээр. Тэр амьтныг зовоохгүй байх хэвээр. Өвдөлт болон үргэлжлэлийн эсрэг үйлдэлийг судлаагүй үед бол заавал өвдөлт намдагч хэрэглэх хэвээр. Дахин туршилтанд оруулахгүй байх хэвээр. Одоо нөгөө вивар одоо орчин нөхцөл нь бол тааламжтай байх хэвээр. Мэрэгсэн ажиллах хэвээр гэсэн үндсэн зарчмын дагуу судалгаа хийгээд фармакологийн үйлдэлээ тогтоосныхоо дараа хүн дээр бид нэр зөвшөөрөл авах гэж эмнэлзэн судалгааны ийм 48 асуудалтай явуугаар бол судалгааны карт бүгэлж хийнэ. Одоо тэгээд энэ дээр бол эмнэлзэн судалгаа хийдэг одоо манай хүрээлэн, анагаах ухааны хүрээлэн, анагаахын сургуулиуд эдгээр бүгд л энэ зөвшөөрлийг авдаг. Энэ бол манай Монгол улсад бол угаасаа тогтоод нэлээд удаж байна. 10 гаруй жил удаж байна. Тэгээд одоо анагаах ухаантай холбоотой өгүүлбэрүүдийг хэвлүүлэхэд заавал ёс зүйн зөвшөөрлийг шаардна. Амьтан дээр хийсэн ч байсан, хүн дээр хийсэн ч байсан болно. Эмнэлзэн судалгааг бүр олон улсын тиралийн одоо эмнэлзэн судалгааны юунд бүртгүүлэх ёстой нэг вебсайт тэгжээж нэг олон улсын шансан өндөртэй сэтгүүлүүдэд хэвдэгдэх ёстой. Энэ бол тогтсон журам. Яа хинч зөцөж болохгүй. Одоо жишээ нь бас өөр одоо хүрээлэнгүүд хувийн байгууллагууд бол энэ ёс зүйн асуудал дээр бас нэг жоохон дутуу хандаад байгаа юм болоо, хойр хандаад байгаа юм болоо. Да мал амьтан хүн дээр өдр одоо жишээ нь одоо шинэ нэмийн хөгжүүлэлт өдр зөвшөөрөл авсан болоо даа л гэж бодмоор юмнууд бас зөндөө байна. Тэрэн дээр гэхдээ бүгдээрээ одоо байх хэвээр энэ чинь бол хүмүүний ёс. Хүнлэг ёсны асуудал аахгүй тулгуурлаж байна тийм. Зөв. Таны материалтай танилцж байхад та бүр нэлээд хэдэн юм эрдэм шинжилгээний өгүүлэл одоо өгүүлэлтэй тэгээд нэлээд хэдэн юм ном сурахч бичиж гаргасан байсан тий. Тэгэхээр за манад одоо энэ уламжлалт анагаах ухааны ном сурах бичгийн одоо хүрэлцээ хэр байна уу мэдээж одоо хэрэгцээ шаардлага бол их байгаа тий. Тэгэхээр та бас өөрийнхөө бичсэн ном сурах бичгээс одоо онцлоод одоо оюутан судлаачдад бол одоо танилцуулах ном байна уу? Тэгээ нөгөө хүрээдэн судалгаа хөгжүүлэлтээс гадна мэдээж нөгөө эрдэм шинжилгээний ажлаа бүртгэх, дэвтгэх, за тэгээд түгээн дэлгэрүүлэх ажлаа бол хийдэг. За тэгээд багийн ажлын хүрээнд бол 5-6 ном товхмолд бол гаруй зохиогчор оролцсон. Энэ дотроос онцлох юм бод хөдрийн зар судлал гэсэн сэдвтэй нэг товхмол монограф бичсэн. За энэ манай чимдрэгчээ багшийн одоо анагаахын шинжилгээ ухааны докторийн зэрэг хамгаалах нэг сэдвтэй нь уйдаж бол биднийхэн багаараа бол оролцож бичсэн. Миний хувьд бол эмнэлзэн судалгааных нь асуудлыг бичсэн. Хөдрийн зарцсан зөвхөн Монголд биш одоо маш олон одоо Азийн орнуудын эмийн түүхэд болдог байхгүй юу. Тэгээд энэ дэр жишээ нь одоо Эндтгэгт, Хятад, Япон, Солонгост хүртэл байдаг энэ нөгөө. Тэгээд тэр одоо нөгөө хөдрийн зар агуулсан эмүүдийн эмнэлзэн судалгаа бүх судалгаанууд одоо уламжлалт эмийн
түүхийд эмүүд бол ер нь бол Азийн орнуудаа Европын орнууд ч мөн адил нэг нотлохын суралцсан анагаах ухааны хүрээнд бол дандаа эмнэлзүү болон фармакологи технологи химийн судалгаанууд хийж байгаа. Өөрөөр хэлбэл мэдлэгийг нотлохоожуулж байна. Нөгөө өв соёлыг нотлохоожуулж байгаа байхгүй. Тэр юунд дээр ийм цуглуулсан эрүү маягийн номнууд байгаа. За тэгээ мэдээ бидний хийсэн судалгааны ажлын үр дүн бол орсон. Тэгээ энэ дээр хэрвээ одоо манай оюутан судлаачид одоо тэр ч үедгээр биологийн чиглэлийн одоо амьд судлалын чиглэлийн одоо судлаач оюутнууд маань сонирхвол одоо тэр монографиг үзээрэй. Нэлийн агсан төвшөнд бол оруулсан байгаа. Монгол орны бадан хөдрийн тухай. За мөн нөгөө талаас энэ манай химийн судалгааны баг мандайлан оролцсон одоо Монгол улсын одоо улам чанга ахуйнд хэрэглэгдэх эмт бодис эмийн түүхий эдийн фармакопея гэдэг ном байгаа. За энэ ном бол бас зохиогчоор бол хамтрагчаар бол оролцсон. Энэ ном маань 2017 онд одоо боловсрол шинж тухааны яамны одоо шилдэг бүтээлийн 3 дугаар байранд шалгарсан. Энэ маш ач холбогдолтой. Яагаад гэвэл одоо Монголд ийм уламж дарга ухаан түгээмэл хэрэгдэг 80 жор 80 түүхий эдийн стандарт гэж хэлсэн. Ер нь бол эмийг үйлдвэрлэхийн заавал стандарт бүхий эмийн түүхийд тэр үйлдвэрлэх ёстой. Энэ стандартыг бол нийт энэ төслийн хүрээнд бол 47 ургамлын стандартыг бол батлуулсан. За мөн 80 яг батлуулсан хувилбараараа одоо нөгөө тамга тэмдэгтэй одоо эрүүл мэндийн яамаараа батлагдсан хувилбар. Төсөл төлбөрөөр бол нийт 80 жорын хувьд бас мөн 80 одоо яг стандартчилсан гэсэн үг. Тэгээ энэ маш том нүсэр ажил байсан. Боловсрол шинж тухааны яамны захиалгын дагуу хийгдсэн. Одоо энэ уламжлалт 6 эмийн үйлдвэрүүд манай тэр одоо стандартыг бол барьж ажилладаг. За тэгээд хэв тухайн үед нөгөө төслийн хүрээнд бол тодорхой хэмжээгээр хэвлэгдээд маш хурдан дууссан. Оюутан судлаач одоо нөгөө одоо МОИС-ийн судлаачид анагаах ухааны одоо ихтэй сургуулиудын судлаачдад бүгд аваад дууссан эмийн үйлдвэрүүд. Тэгээд харин сая Монгол улсын ерөнхийлөгчийн эвэл доор одоо 108 уламж дарга ахуйны ботик хэвлэх одоо жагсаалтанд манай энэ ном маань багцсан. Манай хүрээд ингээс нийт нэг 20 гаруй ном бол хэвлэгдсэн. За энэ дотор энэ фармакопея маань хэвлэгдсэн байгаа. За тэгээд та бүхэн минь үзвэл авахыг хүсвэл одоо манай хүрээлэн дээр очиод бодлож аваарай. Энэ бол тулгуур одоо эмийн хяналтанд чинь тулгуур болно гэдэгт бол бүр ихтэй. Энэ бол хэрэглээ талдаа. За баярлалаа. Маш сайхан бүтээл энэ. Тэгэхээр таны судалгааны ажил бол маш их юм ариун туршлагатай судалгааны ажлын хувьд та тэгэхээр судалгааны ажлаасаа гадна бол уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийнхаа эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг ашигладаг тий. Тэгэхээр удирдах албан тушаал ашихын одоо давуу болон одоо хэцүү зүйл нь юу гэдгийг одоо таны хамт олон бол одоо таныг хэрхэн дэмждэг үү? Хамт олон ч одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна тий. Энэ талаараа товч ирж өгөөч. Миний би 2014 оны төгсгөлөөс эхлээд эрдэмтнэр эмчгийн дараагаар ажиллаж байгаа. За тэгээ манай хамт олон бол яг улам чанга ахуйн технологийн хүрээлэнгийн хувьд бол яг судалгаа яадаг судлаач бол 15 хүний оронтойтой. За тэгээ гэрэтээр одоо ажилладаг хүмүүс бол нийт нэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За тэгээд манай хамт олонний одоо судалгааны чиглэл болохоор түрүү хэлсэн хим технологи фармаколог гэсэн үндсэн чиглэл эмнэлзүү гэсэн чиглэлтэй. За бид нар бол за хүний хэмж, улам чанга ахуйны хэмж, за химж, эмзүүч, за биотехнологич гэсэн мэргэжлүүдээр бол манай ажилтнууд маань бол цугларсан. За тэгээд бүгдээрээ ажилдаа маш дуртай хүмүүс байдаг. Бид нар бол бусад хүрээлэнгүүд бол харьцангуй цөөхөлөлтэй. Тэгсэн хэрнээ бол маш олон төсөл зэрэг хэрэгжүүлж чаддаг. За энэ дээр бол бас нөгөө өдөрлөд гар нийлцсэн байна. Гарсан гэж хэлвэл яг өнгөрсөн болох бах тий. Гэхдээ ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд бол мэрэгсэн хамт олон бол бид нар бол бүр чадсан бахаа л гэж боддог. Тэгээ мэдээж миний бие бол судлаачаар ажиллана. За зарим тохиолдолд бол төслийн удирдагчаар ажиллана. За тэгээд ачааллаа хуваагаад багаар бол энэ олон ажлуудыг бол хийх боломжтой. Тэгээд маш найдвартай залуучуудтай ах эгч нартай хамт ажилладаг. Тийм болохоор хамт олнороо бол маш бахархдаг. Ер нь бол нөгөө атгсан гар шиг байж чаддаг. Тэгэхэд бол нэг цангуйжилтанд байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээний төслийг бол хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхээр танаа хамт олон бол ямар ч ажлын ардалт гарнаа гэж. За амжилт хүсье. За баярлалаа.
За би танаас одоо жоохон хувийн асуулт чанартай асуулт асуумаар байна л да. Та одоо энэ их ажлын хажуугаар одоо гэр бүлдээ цаг зарцуулж чадчихэв үү? Чөлөө цагаараа юу хийдэг вэ те? Энэ талаараа яриач. Тийм одоо гэр бүлдээ мэдээ цаг зарцуулдаггүй яах вэ? Би өөрөө одоо 3 мамуутай. Тэгээд 3 мамууга одоо зугуулан сексэдэн зөөх, хичээлд нь явуулах, ээжийнхээ ажлыг бол бүрэн хийн. Тэгээд сайн хантай, сайн арга гэртэй болохоор би энэ ажлыг бол хийж байна. Мөн ажлын хамт олон маань сайн дэмжлэгийн үсэнд бол энийг бол хийж байна. Эмэгтэйчүүд бол одоо ажил хийхэд бол бат нэг жоохон арга гэрийн асуудалтай байвал бас жоохон хэцүү шүү дээ, тэ. Тэр тал дээр бол асуудал байхгүй болохоор бол дуртай ажиллаа, хүссэн цагтаа хийж байна. Чөлөө цагаараа та юу хийж өнгөрүүлдэг вэ? Таны хобби ч юм уу те? Ер нь бол миний хобби бол үндсэн ажил маань ер нь би ном унших дуртай. Одоо бүх төрлийн номыг л ер нь уншина да. Тэгээд одоо жишээ нь ажил дээрээ жоохон амс хийх гэвэл би өөр төрлийн ном уншдаг. Тархин амрах зорилгоор. Тэгээд тархин амрах зорилгоор өөр төрлийн ном уншдаг. Тэгээд одоо бидний ажлууд бүгдээр л адилхан ш ном уншдаг л ажил шүү дээ, тий. Ном уншдаг. Тэгээд нөгөө уншсан юмаа тархиндаа ургуулж бодож одоо нөгөө жишээ нь пейпер дээрээс харсан аргачлалыг төсөөлж бодоод тэр аргачлалаа дараагийн санаагаа олж авах тийм. Тэгэхээр одоо би бол ном унших хоббитэй. Тэгээд нөгөө science fiction төрлийн одоо кинонууд дуртай. Одоо жишээ нь Marvel, DC нэг team киноны одоо үнэнч бэ. Одоо тэгээд хүүхдүүдтэйгээ team ер нь хийдэг өнгөрөөдөг ажил маань кино үзэх юм байна да. За баярлалаа. Ингээ манай подкастын маань цаг ерөөхдөө дуусч байна. Та одоо танд сүүлийн асуултыг үлдээ. Мөн одоо өөрийнхөө үе тэнгийн залуу судлаач нартай одоо хандаад юуж уриалмаар байна те. За энэ сайхан подкаст шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх гоё үйл ажиллагаанд урьж оруулсан танай багийнханд баярлалаа. За тэгээд ер нь бол залуу судлаач нар үе тэнгийн найзуудтай хэлэхэд бол нэг юм тойлбортой байх хэрэгтэй. Одоо төвчээртэй бас төсвөртэй бас тэгээд оюунлаг байж одоо энэ судалгааны ажлын ард гарна маш их төвчээр хэрэгтэй. Тэгээд хувийн зохион байгуулалт сайн байж арга гэрэл одоо ажил амьдралдаа бол тэнцвэртэй авч явах хаа. За тэгээд залуу эмэгтэйчүүдтэй өдөр нөлөөлөхөд бол за та бүхэн чаднаа. Одоо тэгээд бид нар багаараа хийж болсон юмыг та нар гоё баг зохион байгуулад нэг ажлынхаа төлөө тууштай яваарай. За амжилт. За ингээд бидний урилгыг хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд Science Six подкастын маань ээлж дугаар өгөр өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.